Улсын эрхийг прокурорын газрын олон нийтэд харилцаалал пэйж хуудсанд иргэдээс хамгийн ихээр ирж байгаа асуултанд хариулт өгөх иргэн танд буланг хүргэж байна. За прокурорын мэдээлэл нэвтрүүлгийн иргэн танд булангаар хохирогч түүний эрх үүргийн талаар тодорхой мэдээлэл өгөхөөр бэлтгэлээ. Эрэг үүрэг хянжит тухай хууль тодорхойлсноор хохирогч гэдэг бол гэмтэргийн улмаас амь нас, эрүүл мэнд, бусад эрх чөлөө, төрөнгийн болон төрөнгийн бус хохирол хүлээсэн хүн хуулийн этгээдийг хэлнэ гэж тодорхойлсон байдаг бөгөөд прокурор мөрдөх шүүгч шийдвэр гаргаж хохирогчоор тогтоодог. Хохирогч нь эрэг үүрэг хянжит ажиллагаанд тодорхой эрхийг эдэлж үүргийг хүлээдэг. Тодруулах юм бол эрхийн тухайд өөрөөгөө өмгөөлөх, хууль зүйн тусалцаа авах, хэргийн бодит байдлыг тогтоохын шаардлагатай эд зүйл баримт бичгийг мөрдөн шалгах байгууллагад гаргаж өгөх, мөн мөрдөн шалгах тодорхой ажиллагаа явуулах талаар хүсэлт гаргах, мөрдөгч прокурорын шийдвэр үйл ажиллагаанд гомдол гаргаж түүнийгээ шийдвэрлүүлэх, их хэлээрээ болон мэддэг хэлээрээ мэдүүлэг өгөх, орчуулагч хэлмэрч авах, өөрийн болон гэр бүлийн гишүүдийн эсрэг мэдүүлэг өгөхгүй байх энэ эрхүүдийг эдэлдэг бол үүргийн тухайд шүүх прокурорын дуудсан цагт хүрэлцэн эрх үүрэгтэй, хэргийн талаар үнэн зөв мэдүүлэг өгөх үүрэгтэй, өөрт илэрхий болсон хэргийн талаар мэдээллийг задруулахгүй байх, мөн энэ эрэг үүрэг хяншид ажиллагааны журмыг сахих үүргийг бол хүлээдэг. Тэгэхээр энэ дундаа энэ хэргийн талаар үнэн зөв мэдүүлэх үүргийн учир холбогдлыг хохирогч ухаарж ойлгох ёстой. Тодруулах юм бол мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогч мэдүүлэг өгөхдөө хэргийн талаар бол зарим тодорхой үйл баримтуудыг нуун далдалдаг, буруу мэдүүлэг өгдөг, айсан сандарсан тэр дотоод асуудлаасаа болоод хэргийн талаар буруу мэдүүлдэг байдлаас үүсэж энэ мөрдөн шалгах ажиллагаа удаашрах, хэргийн бодит байдлыг буруу тогтоох, мөн цаашлаа тухайн хохирогч маань өөрөө худал мэдээлэл гэмт хэргийн субъект болох энэ эрсдлийг бол өөртөө дагуулж байдаг гэдгийг хэлэх нь зүйтэй байна. Мөн энэ хохирогчийн өөрийгөө хамгаалуулах эрхийн тухайд авч үзэх юм бол эрэг үүрэг хянжит хууль тодорхойлсноор хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч, түүний гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүмүүс энэ эрэг үүрэг хянжит ажиллагааны улмаас өөрийн эрүүл мэнд, амь нас аюул учирсан гэж учрах боломжтой гэж үзэх юм бол гэр чоргчийг хамгаалах тухай хууль тодорхойлсноор шүүгч прокурорт мөрдөгчд өөрийгөө хамгаалуулах хүсэлтийг гаргаад шийдвэрлэх эрхтэй байдгийг бас дурдхан зүйтэй байна.